За цаг бага учраас товчхон ярьж асууч. Монгол улсын ерөнхий сайд Монгол улсын яг давхардаагүй тоогоор та 32 дахь ерөнхий сайд. Өмнөх ерөнхий сайдууд энэ улсын тусгаар тогтнол, бүр эрхт байдал, эрх чөлөөг бие даасан хараат ус байлгах гэж эдийн засгийн оюун санааны хувьд энэ улсын тусгаар тогтнолыг бий болгох гэж зүтгэж ирсэн. Сайн нэртэй ч хүмүүс байгаа, саар нэртэй ч хүмүүс байгаа, амь насаа алдаж бусдын нутагт цаазлуулсан ч хүн байгаа, эх орондоо ч ирж чадахгүй хүмүүс байгаа. Тэгэхээр Монгол улсын ерөнхий сайд гэдэг бол дуртай аавын хүү ээжээ охин санаан зургаар суугаад хийдэг ажил биш. Энэ бол бас мянганаар өртүүлсэн Монголын алтан төрийн түүхийн жолоо цулбуурыг атгаж яваа хүний хувьд хувийн ашиг сонирхлоо улдан хайж зөвхөн нийтийн эрх ашигын төлөө нэгэн үзүүл сэтгэлээр амь бие үл хайрлан тэмцэх ёстой ажил. Тэгэхээр сүүлийн үед таныг дарангуулалттай холбогдож хардас ирдэх болж байна. Та энэ дээр яг зэгсээ товч хариулт өгөхгүй юу? Та ерөн дарангууллыг дэмжиж байгаа ямар нэгэн үг үйлдэл гаргасан уу? Нэг. Хоёрдугаарт ерөнхий сайдын хувьд ер нь энэ огцрох асуудал Монголын ерөнхий сайдууд огцорж болно. Гагцхүү энэ асуудал хууль зүйн хувьд явах ёстой гэсэн итгэл үнэмшлийгээд үндсэн хуулийн зарчмаар өрнөх ёстой гэсэн хуульчийн бодол байдаг. Та ерөнхий сайдын хувьд 1, 2, 3-гээ хэлэхэд хамгийн том ямар өвийг үлдээх гэж ажиллаж байгаа юм бэ? Энэ төр зүтгэж байгаа юм бэ? За энд бол дахин ачаалж байна. Цэцгийн шийдвэр гарсан учраас та ажлаа үргэлжлүүлээд хийнэ. Багш эмчнэр ахмадууд бухимдаад байгаа. Ер нь нийгэм асар их бухимдалтай байгаа. Энэ асуудал бол зөвхөн цалингийн асуудал бас биш. Нийгэмд шудраг бос байдал хавтгаарсан, далд эдийн засаг удирдсан, хулгай, зэлгээ өрнөсөн, зөв зүйлд хөгжил зарцуулагдах ёстой мөнгөнд чадахгүй байгаа учраас хүмүүс бухимдаад байгаа. Тийм учраас та энэ микрофон дээр багш нарт, эмч нарт, ахмадуудад хандаж яг байр сууриа хэлээч. Одоо олон мессеж ирж байгаа. Таныг үйл ажиллагааг чинь хүчтэй байлгах зүйл бол ил тод байдал. Та өөрөө зөвлөлт гарчил гэж бас ярьдаг. Энэ ажил бас явах шаардлагатай байна. Өнөөдөр хэвлэл мэдээлэл дээр мөнгө төгрөгийн дан, хэвлэл мэдээллийн энэ дайн бол эргээд энэ улс орны оюун санааны хувьд утгагүй болгож байна. За баярлалаа. Сүхбаатар Эрдэнэ гишүүний асуултанд хариулъя. Ер нь Монголын ард түмний хамгийн дээд хүслэн бол шодрог ашиг татах явдал байна. Энийг хүн болгон мэдж байгаа. Тэгэхээр намайг дарангуулагчлах гээд байна уу гэж. Одоо ер нь энэ дээд хүслэн болсон ард түмний хүсэл зоригийг хэрэгжүүлэх нь ардчилсан ёсны дээд шалгуур мөн. Хууль дээдлэх ёс rule of law гэдэг энэ зарчим чи өнөөдөр Монголд хэрэгжихээ болцсон учраас алагчилж үйлчлээд байгаа учраас ард түмэн энийг хүсэж шаардж байгаа. Үүний тулд бид бол үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт хийгээд гинээр мөрөөдөж үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт, хуулийн өөрчлөлтүүд хийсараад болчих юм байна гэж бодсон чинь яг гүйцэтгэх цэцгэл дээр ажиллаад ирээд үзсэн чинь энэ хуулиасаа гадна хувь хүний системийн шин чанартай авилгад Монголын төр сонгуулийн систем бүгд талаараа ялзрах ийм торгой ирмэг дээр хөдөрж. Ийм учраас энэ түүхэн эзэгтэй цаг үед Монголын заяа их гэж бидэнд оногдсон хувь томлон бол амь бие үл хайрлан тэмцэж дайц байхгүй учраас авилга ашиг сонирхлын зөрчил байхгүй явж ирсэн учраас бид өнөөдөр энэ түүхэн үргээ гүйцэтгэх ёстой гэж ухамсарлаж гатуу тэмцэж эвлэрэхгүй шодрог ёсны төлөө тэмцэнэ гэдгээ илэрхийлж би энэ мэдээллийг хийж өнөөдрийн сайдыг томилуулах асуудыг ч оруулж байгаа. Ийм учраас энэ түүхэн эзэгтэй үед би өөрийгөө 34 дахь ерөнхий сайд гэж бодож байгаагийн хувьд биш. Монголын нийт ард түмний хүсэл эрмэлзэл болсон энэ үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр энэ баялагтай эзэн Монгол үндэсний баялагын сан энэ эрх мэдлийн хуваарлтын оновчтой тогтолцоог бүрдүүлэхийг мөрөөдөж тэмцсэний үрд энэ үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөө амь оруулах явдал бол амьдралд хэрэгжүүлэх явдал бол миний үлдээх нэгтгэх легаси өв байх ёстой. Түүнээсээ илүү чухал нь манай үндэсний аюулгүй байдлын эдийн засгийн тусгаар тогтнолын ард түмний хүсэл эрмэлзлийн дээд шаардлага болоод байгаа энэ олон жил шуугсан нүүрсний хулгай. Нүүрснийгээд нэрлэлсэн боловч энэ цаана баялагын хулгай. Баялагын хулгай гэж байгаа боловч энэ цаана бий болсон шодрог ус тогтолцоог өөрчлөхийг шаардж байгаа. Энийний төлөө бид эцсээ хүрэл тэмцэж явах болно. Энийг харин Эрдэнэ улс гишүүн та тууштай дэмжихийг танаас хүсье. Энэ бол аль нэг намын асуудал биш. Ард түмний хүсэл эрмэлзэл болсон ард жилийн шаардлага гэж ойлгох хэрэгтэй. Ард жилийн хамгийн том дайсан бол өнөөдөр дарангуйлал биш авилгал болчиход байна. Бид авилгалыг дарангуулах хэрэгтэй болохоос биш ард түмнээ дарангуулах хэрэгтэй биш. Ард түмнийг авилгалаар дарангуулад байгаа энэ тогтолцоог өөрчлөхийг
дарангуйлал гэж харин авилгачид энэ системд эдэгдсэн хүмүүс өөр юм тогтолцоо шинжилэгдэх нэрийн дор бүхнийг хууран ажиллагаа явуулж байгааг та бүхэн сайн мэдж байгаа. Ийм учраас бидний үлдээх хөв бол энэ ядаж энэ нийгэмд нэг шудраг хэсэг дээдлсэн rule of law хууль засагладаг нийгэм үлдээгээсээ их зүй төр байхгүй боллоо гэж. Би намын дарга болох гэж зүтгээд байгаа юм биш. Намын даргын сонгуульд шудраг усаар үндсэн хуулийн үзэл санааг үгүйсгээд тоолгын комиссийн журмаар үндсэн хууль халдж байгааг би хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Яг л тоолгын комиссийн журмаар үндсэн хуулиар бид нүсэн баталгаажуулсан засгийн эрхийн доктортой байдлыг зүгээр намын даргаыг 50 дээр нэмэх нэгээр сонгоод 50 дээр нэмэх нэгээр огцруулаад байдаг жишээ татах юм бол хууль дээдлэх ёсчоо алдагдаад засаг төрчин докторгүй болоод шинэ намын даргын сонгоод өөрчлөөд үндсэн хуульд оруулсан бидний бүх үзэл санаа үнд зүйл байхгүй болчих жоох. Би энэ хууль дээдлэх хэрэгцүү төрийн төлөө тэмцэж байгаа учраас үндсэн хуулийг хамгаалахын төлөө тэмцэж байгаа учраас үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Өнөөдөр энэ явж байгаа үндсэн хуулийн цэцгийн шийдвэрч улсын хурл дээр явуулж байгаа үйл ажиллагаа ч гэсэн энэ хүмүүсийн зорилгомж буруу, аргамж буруу гэдгийг нотч харуулж байгаа. Ийм учраас бид улам бүр итгэл үнэмшилтэйгээр энэ буруу зөрүүг, гажуудлыг засахын төлөө тэмцэх болно. Биднийг одоо улсын хурлын гишүүд маань энэ зөв үйлсийг За ерөнхий сайдаас нэмж тодруулъя. Түрүүн 1-р, 2-р асуултанд хариулчлаа гэж харж байна. Зөвхөн яг одоо бол бид нар энд ингээд бодлогын асуудал ярьж байгаа яг энэ мөчид бидний гар утсанд бол тасралтгүй л одоо багш нараас маань мессеж ирсээр байгаа юм. Тэг яг түрүү хэлж байгаа санаа болохоор ер нь энэ боловсролын салбараа олон жил хөсөр хайсны л асуудал. Нэг удаагийн нэг сайдаас асуухаас илүүтэйгээр ер нь энэ Монгол төрийн бодлогч нь ямар замаар яаж яваад ирсэн бэ гэдэг л асуудал. Боловсролд $1 зарцуулж иж нийгмийн өгөөж нь 12 нугарч үр өгөөж өгдөг гэд олон улсын жишгээр батлагдчихсан зүйл. Нэгдсэн үндэсний байгууллагын FOSS буюу Forum of Small States байгууллагын гаргасан судалгаагаар 10 саяас доош хүн амтай улсад хөгжихийн тулд хамгийн түрүүнд боловсролдоо хөрөнгө оруулалт хийх ёстой гэдэг зарчим байж байгаа. Тэгэхээр одоо энэ эндэрийг энэ микрофоныг ашиглаад ерөнхий сайдаа яг энэ эмчнэр, багш нар, ахмадуудаа та маш тодорхой байр суурь илэрхийлээч. За ерөнхий сайд хариулъя. За эрд нь бол гишүүний тодорхойлгын дагуу эрхэм үндэд эмч багш нар ахмадуудаа бид байгаа бүх нөөц болцоогоод ажиллаад хулгайтай тэмцэж бордгийн ордыг эдийн засгийн эргэлтэнд оруулснаар та бүхнийхээ шаардж байгаа төвшөнд цалин хөлс тэтгэв тэмжээг нэмэгдүүлэхийн төлөө ажиллаж байна. Үүний тулд улсын хурлаас бордгийн ордыг буюу 5 толгой ордод ашиглагдаагүй үлдсэн ордыг эдийн засгийн эргэлтэнд оруулах тухай улсын хурлын тогтоолыг дэмжиж өгөхийг улсын хурлын эрхэм гишүүдээс хүсэж байна. Ингэснээрээ бид олон улсын аудитыг оруулж, олон улсын стандарт нэвтрүүлж, 5 толгой орд газрууд үр ашгийг эрс дэвшлүүлэх замаар ирээдүйд бол хорлогоор багш эмчнийхээ цалинг нэмэгдүүлж, ахмадуудынхаа тэтгэврийг нэмэгдүүлэх болно. Нүүрснээ хулгайтай тууштай тэмцэж байж энэ алдагдаад байгаа олон тэрбумын боломжийг